Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны сургалт зөвлөгөөн нийслэлийн цагдаагийн газрын хурлын танхимд эхэллээ. Зөвлөгөөнд цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд болон төв орон нутгийн цагдаагийн газар хэлтсийн удирдлагууд оролцож байгаамаа. Удирдах ажилтнууд зөвлөгөөний үеэр үндэсний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, цагдаа олон нийтийн харилцаа, манлайлагчийн ёс зүй, хувийн соёл, хүний эрхийн зарим асуудал, цагдаагийн албаны тухай хууль, гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангахад цагдаагийн байгууллагаас анхаарах асуудлууд зэрэг 30 гаруй сэдвээр сургалт мэдээлэл авсан юм а. За манай энэ удаагийн удирдах ажилтны зөвлөгөө цагдаагийн албаны шинэ хууль батлагдсны дараа энэ цагт болж байгаагаар бас онцлог байж байгаа. За манай зөвлөгөөнөөр бол одоо удирдах ажилтнуудын шинэ хуулийн хүрээнд шинэ хуулийн орчинд ажиллах болгож чиглэлийг сэтгэлгээ анхаарч оруулж өгсөн байж байгаа. За удирдах ажилтнуудын манлайл, ёс зүй, харьцааны соёлын талаар, цагдаагийн албаагчийн албан үүргээ гүйцэтгэхдээ анхаарах асуудлуудын талаар хамгийн гол нь одоо харьцааны соёлын талаар нэлээд түлхүү сэдвүүд энэ зөвлөгөөний хичээл сургалтанд орсон байгаа онцлог байгаа. За мөн гэр чоргочийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр цагдаагийн байгууллагаас анхаарах асуудал нэлээд одоо анхаарал татсан асуудал бол байгаа гэж ингэж үзээд энэ дэр нэлээд одоо түлхүү хичээл сургалтын цаг болгож оруулсан байж байгаа. Зөвлөгөөнийг нээж цагдаагийн ерөнхий газрын дарга цагдаагийн хурандаа инх төр үг гэллээ. Сургалт зөвлөгөөний хүрээнд хууль зүйн дотоод хэргийн яам болон шүүх прокурор тагнуул хийх хамгаалах, онцгой байдал шүүхийн шийдвэр хууль сахиулахын их сургууль болон төрийн бус байгууллагуудаас хамтын ажиллагаа анхаарах асуудлын талаар цагдаагийн байгууллагын албадын дарганаар хариуцсан ажлын чиглэлээр тус мэдээлэл хийсэн юм а.